Хиймэл оюухан суурилсан EF эффекта онлайн англи хэлний сургалтын төслийн нээлт боллоо. За энэ төсөлд налаах багнуур баганга дүүргийн 8-аас 12 дугаар ангийн сурагчид, төрийн албан агчид зэрэг 10,000 гаруй хүнийг хамруулад байна. Дэлхийн 24 сая гаруй хүнийг технологийн дэвшил ашиглан англи хэлтэй болгосон хамгийн том онлайн сургалт EF эффекта төсөл нь Монголд анх удаа Улсын хурлын гишүүн Амар сайхны санаачлагаар инхүү хэрэгжиж эхэллээ. EF эффекта төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн онлайн англи хэлний сургалтын хөтөлбөрийн агуулгыг дэмжих зорилготой. Мөн хиймэл оюухан суурилсан англи хэлний сургалтын платформыг ашиглан англи хэлний багшийн хамслагыг арилгах, багшийн ачааллыг хөнгөвчлөх, хичээлийг бүтээлчээр заах боломж бүрдгэхийг онцоллоо. Хамгийн чухал нь хүний тарих, сэтгэл зүйн төвшин, түүн дээр үндэслэсэн хүн бүрийн өөрийнх нь онцлог тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг төлөвлөж хиймэл оюунаар гаргаж ирж өөрийнх нь нас хүүс хэлний мэдлэгийнх нь төвшөнд тааруулж ямар нэгэн хүндрэлгүйгээр бие даан англи хэл суралцах боломжийг бүрдүүлж байгаа. Бүтээмэл оюуныг ашиглаж өөрийнх нь чөлөөт цагаар ингээд англи хэл сурах боломжоор хангаж байгаа туйлын баяртай байна. Мөн тус 3 дүүргийн төрийн албан хаагчид бас өөрсдийнхөө англи хэлийг ахиулах төвшөнтэй ахих юм боломж гарч ирж байгаа нь бол туйлын чухал юм аа. Хиймэл оюухан суурилсан EF эффекта онлайн сургалт эхлээд суралцагчийн төвшин тогтоож хүн бүрийн онцлог суурилсан сургалтаар эхэлдэг байна. Хүүхдүүд маань хиймэл энэ EE гэдэг энэ оюун ухаантайгаа ингээ яриад энэ оюун ухаан маань тэр хүүхдийн алдаж байгаа дүрмийн мэдлэг үгсийн сангийг ингээ өргөжүүлж өгдгөөр онцлог гэж багш бидний хувьд бодож байгаа. Бид нар өнөөдөр персон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч гэсэн энэ EF эффектагийн хөтөлбөр бол илүү хүүхдэд ингэж хувь хүүхд рүү чиглэсэн хувь хүүхдийн тэр өсөх өөрийнхөө өсөлтийг хянах боломжтой ийм хөтөлбөр байгаа. Дэлхийд дээрх 8.3 тэрбум хүнээс 1.5-аас 1.6 тэрбум хүн нь англи хэлээр ярьж бичиж ойлголцож чаддаг. Олон улсын судалгаанаас харахад Монгол улсын англи хэлний түвшин бага түвшинд буюу нийт хүн амын 5-аас 10% нь англиар ярьдаг байна. Энэ нь дэлхийн 116 орноос 84-р байранд ирмэлэгдсэн байна. Мөн Монгол улсад нийт 6200 гаруй англи хэлний багш байгаагаас 62% нь олон улсын стандартын шаардлага хангадаггүй. 38% нь англи хэл заах олон улсын стандартыг хангасан түвшний мэдлэгтэй гэсэн судалгаа байна.